эхнэрийг инх цэцэг гэдэг. Ер нь бол яг Японы хэлний багш орчуулагч мэрэгчлээ ийм юм байгаа. Тэгээ одоо бол яг хүүхдүүдэд харахын зэрэгцээгээр манай одоо хувийн бизнес гэж байгаа. Тэгээ манай тэрийг хийгээд ингээл одоо ар гэрийн ажил албыг л амжуулж явдаг ийм хүн байна. Тэгээ том хүү гард гээд байгаа. Одоо дунд сургуульд сурдаг. Канадад миний одоо Доотлын төрсөн дүү гэр бүлийнхээ хамтар ажиллаж амьдардаг. Тэгээд тэднийд байдгийн. Тэнд байгаа сурж байгаа. Тэгээ одоо бол том ир болсон л доо. За тэгээд дараагийнх нь одоо энд сууж байна. Тэмүүлэн. Ингээд Орос 3 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Онцордгоо. Ер нь гайгүй шүү. Ангидаа л ямар ч үсэн нэлээд дээгүүр л орно. Тэгээд ерөнхийдөө яг Орос гэдэг нь би өөрөө бас Орос сургуульд төгссөн. Тэгээд Орос школ бол ерөнхийдөө бас нэг тийм хүүхдийн хүний одоо ерөнхий мэдлэгийг бол их сайн болгож өгдөг л гэж үздэг нь шүү дээ. Тэгээ маш их олон одоо хичээлүүд үздэг. Тэр хэмжээгээр одоо хүүхдэд маш олон төрлийн зааж өгдөг. Тэ ялангуяа одоо тань мэдхүн чиглэлийн одоо газар зүйч гэдэг юм уу, дүүгч гэдэг юм. Тийм учраас өөрийнхөө одоо төгссөн сургуульд оруулсан. Тэгээ одоо 2 дугаар ангид сурж байгаа. Сая ингээд бид нэрийг хооллож явахдаа энэ Орос хэл дээр хүүхдүүд байгаа байхгүй юу? Тийм. За энэ нөхрийг намун гэдэг юм. Одоо энэ арай нусан гэсэн санаа зовмогтой нэрчиж явсан дараа нь тийм энэ намун цэцэрлэгт одоо удахгүй 5 нас хүрнэ. Энийг бас энэ Орос сургуульд оруулна гэсэн тийм бодолтой байгаа зүгээр яадаг юм бол гээд за дараагийн охин Мишель гэж байгаа. Онгодж байгаа юм уу те? 3 настай. Гэхдээ яг одоохондоо байхгүй байгаа. За. Тий. Тэгээд нөгөө юм байгаа. Тий. За тэгээ одоо дараагийнх нь Гидсэнд. Өнөө маргаашгүй болцсон ингээд байж байгаа. За ингээд манай ээж түрүүнд байсан. Манай ээж төгөлдөр уурын багш мэрэгчлээ. Ийм л одоо гэр бүл байна да.